нийлбэр ба ялгуурын квадратын том юм. Ийм байдаг. Энэ томьёог өнөөдөр нийлбэр хэлбэртэй байдлаас нь квадрат хэлбэртэй буюу ийм хэлбэрлэн шилжүүлэх тухай заах гэж байна. За энэ илэрхийллийг авч үзье. За энэ илэрхийллийн хувьд бол энэ болон энэ нь квадрат хэлбэртэй байна. Манай томьёоны хувьд бол энэ квадраттай байгаа. А квадрат байгаа гэсэн нь бол энэ байна. Энэ байна. За яг энэ бодлон дээрээс харах юм бол яг квадрат байгаа гэсэн нь энэ байна. За тэрний өмнөх тэмдэг хасах тэмдэгтэй байгаа учраас бид нар хоёр төчгдсөн байгаа бив. Энэ томьёог ашиглаж энэндээ тааруулна. За тэгээд энэ томьёог тааруулахын тулд хамгийн ихэнд нь байгаа нь 2-ын тав зайшгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь 2А гэдээ таарж явах хэрэгтэй. Хасах тэмдэгтээ 2-ыг үрчгэнэ. За 2-ын артталт бол А нүчигдэн А гэдэг нь одоо энэ. Тэгэхээр бидний хаар бол А-гийн донд X байгаа нь болж та ойлгомжтой болж тарж байна. Тэгэхээр энд нь X гэж хүчээ. За тэгээд 2 тэгээд А тэгээд Б байх хэрэгтэй. За энтэйгээ таарж явахын тулд бид нар юу хийх ёстой вэ гэхээр 2-ыг эргээ бичих ёстой болж таарна. За эндээс бүх юм ойлгомжтой болно. А-гийн оронд X байгаа юм байна. Б-гийн оронд 2 эрэг байгаа юм байна гэсэн үг. За тэгээ уртталт нь А-гийн квадрат буюу X-ийн квадратыг хүчнэ. Уртталт нь B буюу 2 эргийн квадратыг хүчнэ. За ингээд харах юм бол энэ илэрхийлэлтэй яг тэнцүү байна. За тэгээд доотлолт нь бичсэн байгаа илэрхийлэл бол энэ томьёотойгоо таарж байна. Тэгэхээр ийм байна гэсэн үг. За энэ илэрхийллийг квадрат хэлбэртэй бичье. За эхлээд харахад бол бүгд нэм тэмдэгтэй байгаа учраас энэ томьёог нь ойлгомжтой. За тэгээд 2 нь квадрат зэрэгтэй байдаг. А 1 гишүүн квадратгүй байдаг. Тэгэхээр харах юм бол голын гишүүн бол энэ байх ёстой шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд ингэж үчи. За голын гишүүнээ энтэй тааруулна. Энтэй тааруулахын тулд хамгийн эхлээд 2-ын тоо байх ёстой ойлгомжтой. 2-ыг үрчгэн үчи. За уртлын гишүүн бол 4m-ийн квадрат болно. За нэмэх тэмдэгтэй. За өөрөөр хэлбэл томьёосоор бол 4m гэдэг нь А-тай зүгс болж таарна. Тэгэхээр голын гишүүний хувьд бол 2-ыг үрчгэн А, Б гэдэг. А-гийн оронд 4m байна. За үрчгэн 16m энэ гаргахын тулд дахиад 2m шаардлагатай учраас 2-ыг нэмчихье. За нэмэх нь артталт нь 4m квадрат гэдэг юм. Гэж болно. За ингээд харах юм бол энэ томьёотой адилхан энэ томьёог таарч байгаа учраас үүнийг гэж болно гэсэн үг. За ингээд квадратыг ялгаж бичдэг энэ чадвар бол маш чухал. Цаашдаа бүтэн квадрат ялах, үржтгэн болон задлах квадрат гიშтэл бодох